За монголчуудын Монголын баялаг хэнийх вэ гэдэг тухай нэг тийм задлан гэж. Тэгээ бүх зүйл эндээс эхэлдэг байх гэж одоо бодож байгаа. За нэг талд бол газар Монголынх гэж. Нөгөө талд бол капитал, технологи хоёр бол хөрөнгө оруулагч. За үүний донд нэг тийм гэрээ хилцээрийн машин гэдэг ийм зүйл байна. Ингээд баялаг байгаач эзэмшил нь хуваагддаг системийг бий болгодог гэж. Ингээд гэрээ гэдэг бол нэг тийм романтик ийм ойлголт биш ээ гэж одоо бодож байна. Энэ өнгөрсөн 35 жил харуулсан гэж. Энэ гэрээ бол ирээдүйн 30-аас 50 жилийн мөнгөний урсгалыг магадгүй зөвхөн өнөөдөр математикчилж одоо хуваах тийм алгоритм гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлэх юм бол орлого ирээдүй тийм хуваарлалт гэж. Өнөөдрийн гарын үсгч гэдэг юм те. Гэхдээ аимшигтай тийм хуваарлалтын ойлголт бол өнөөдөр Монгол улсад бол тийм ойлголт алга байна гэж. Нэг удаагийн шийдвэр олон 10 жилийн эдийн засгийг түгждэг гэж. Яг оюу толгой шиг. Ийм. Тэгээ хэрвээ баялагийг гаргаж авах эрсдлийг нэг тал үрж нөгөө тал нь орлого хуваарлах системд орвол хэн илүү хүчтэй вэ гэдэг тийм асуулт гарч ирнэ гэж. Тэгээ хариулт нь маш энгийн гэж байна. Нэг үл одоо эрсдэл үүсч байгаа тал, нэг үл одоо капитал буюу хөрөнгө технологи гаргаж байгаа тал. Тэгээ энэ зүйлд тийм муу хүний тухай ойлголт байж таарахгүй гэж. Энэ бол муу системийн тухай ойлголт гэж магадгүй гэж. Нэг тийм хүчний тэнцвэр, нэг тэнцвэргүй ч гэдэг юм те. Энэ гэрээний тухай. Гэрээ гэдэг нь ийм тухай ойлголт гэж. Тэгэд Монгол улсын үндсэн хуулиар бол энэ газрын баялаг нь бол Монголын ард түмний өмч байгаа гэдэг. Олборлууд гараад ирэхээр Рио Тинтогийнх болчтой гэдэг юм. Нэг тийм сонин ойлголт байна. Тэгээ үүнийг хэн зохицуулж байгаа юм бэ гэвэл энэ оюу толгой буюу түүний гэрээ гэж. Энэ зохицуулт хийж байгаа. Байгалийн баялаг, хөрөнгө, технологи энэ гурав бол одоо тийм заавал тэгш хуваарлагдахгүй юм гурвалжин гэж бичигдсэн гэж. Яагаад вэ гэж. Тэгээ хэн олборлох юм? Хэн санхүүжүүлэх юм? Хэн эрсдлийг үүрэх юм? Нэг тийм гурван асуулт. Магадгүй тэ хариулт нь гэж. Мөнгөний хувь. Нэг ийм ойлголт. Тэгээ баялаг өөрөө улс оронд баялаг авчирдаггүй гэж. Философи хэлдэг. Тэгээ баялагийг тийм хуваарлах системийн тухай яриад байна л. Тэгээ оюутлогын гэрээн дээр бол тийм хуваарлах тийм систем байхгүй гэдэг чинь одоо. Тэгээ Монгол улсад хуваарлах систем огтоос бичигдээгүй байхгүй гэж. Энэ бол бүр ухад дуусны дараа ч юм уу тийм ойлголт гэж. Тэгээ энэ тийм таамаг хэвээр газарт байгаа зүйл боломж гэдэг шүү дээ. Гэрээ бол боломжийг хөрвүүлэх машин гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ менежмент нь юу юм? Үр дүнгийн хуваарлалт байхгүй. Тэгэхээр энэ гэрээнд ямар нэгэн тийм менежментийн ойлголт алга. Тэгээ энийг би хэлээгүй гэж. Энэ өнгөрсөн 15 жил хэлээд байгаа байхгүй. Түүний 15 жил. Тэгээ миний 15 жил биш гэдэг шүү дээ. Хэрвээ чи баялгаа өөрөө ашиглаж чадахгүй бол юу гэж ойлгох? Чи баялагтай биш гэж ойлгох гэдэг шүү дээ. Зүгээр тэр баялагийг хадгалж байгаа газар болж байгаа гэдэг. Өөрөөр хэлэх юм бол би энэ түүх харж байгаа л түүх. Энэ дэлхийн түүх хараад. Өөрөөр хэлэх юм бол энд тэр Рио Тинто ч гэдэг юм уу, Австрал ч гэдэг юм уу, Канада ч гэдэг юм уу. Хийн бүүм. Монголын газар нутаг дээр нэг атган шороо авчираад асгаж исэн тийм тохиолдол байхгүй гэж. Байхгүй гэж. Тэгэхээр Монголын ард түмэн
Энэ хөрөнгө оруулагчдын баялагийг хадгалах тийм сав юм уу юу юм? Тэгж ойлгох гэж байна. Локкор. Тэгээ хатууч гэсэн зүгээр нэг ийм асуудал гарч ирж байна. Тэгээ энэ асуудлыг нэг тийм гурван төвшөнд ойлгоод байгаа. Тэгээ геологийн төвшөнд ойлгох юм байгалийн баялаг Монголд байна уу? Байна уу? Гэхдээ байна гэдэг шүү дээ. Зөндөө байна гэдэг шүү. Тэгээ эдийн засгийн төвшөнд ингээ ойлгоход хөрөнгө технологи шаардлагатай юм уу гэж. Шаардлагатай гэдэг шүү дээ. Энд чинь хүн төрөлхтний түүх хэлээд шүү дээ. Энэ уул уурхай гэдэг юм уу, энэ дэд бүтц гэдэг юм бүх зүйл хэлээд шүү дээ. Ямар нэгэн бүтээн байгуул, ямар нэгэн олборлолтод хөрөнгө оруулалт технологи шаардлагатай гэдэг зүйлийг хэлээд шүү дээ. Тэгээ институцийн одоо төвшөнд гэрээ, хууль, улс төрийн шийдэл гэдэг шүү дээ. Энэ чин асуудалтай байна шүү дээ. Энэ чин өөрөө зохиомл, хомсдолч гэдэг юм, зохиомл энэ одоо агуулмжтай ч гэдэг юм, хин нэгний эрх хэсгийг дээдлсэн ч гэдэг юм. Тэгсэн мөртлөө хэнийг гэх юм тодорхой шүү дээ. Хин ашиг үрчинд түүнийг л дээдлж шүү дээ. Монголчууд бол өнөөдөр их сонин байдаг шүү дээ. 21 гаруй тэрбум долларын одоо баялагаа алдсан мөртлөө 25 тэрбум долларын өрөнд орчин явж байгаа жишээтэй. Энэ одоо бодит гэдэг шүү дээ. Бодит. Тэгээ энийг одоо гэрээ гэж хэлэх юм бол одоо гэрээ ийм байх хэрэгтэй юм бол монголчууд гэрээнээс татгалж сурах хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй. Одоо байдаг юм байдагтаа байж тий. Гэрэвэл харилцан ашигтай байх хэрэгтэй. Тийм 50-50 ч юм уу тий. 51-49 ч юм уу. Гэхдээ газартай 51 гэж. Тэгээ газар байхгүй бол тэр агаартай улсад гэрээ идэгүүл байхгүй тийм. Агаар дээр ямар нэгэн олборлолт явагддаггүй гэдгийг хүн төрөлхтөн хэлээд шүү дээ. Шинжлэх ухаан хэлээд шүү дээ. Зөвхөн газар дээр газрын гүнээс олборлолт явуулдаг хэлээд шүү дээ. Энийг бий биш гэдэг шүү дээ. Байгалийн баялаг бол тийм хувь заяаны ч гэдэг юм уу те тавилангийн тухайн асуудал биш гэдэг шүү дээ. Энэ бол баялагийг хэн ямар дүрмээр хөдөлгөж байгаагаас бүх зүйл шалтгаалж байгаа. Энэ дүрм гэдэг чинь юу юм? Зохиомол гэдэг шүү дээ. Хинч дүрм зохиож болно гэдэг шүү дээ. Энэ ч дандаа хүмүүсийн бичсэн, баталсан дүрм гэдэг шүү дээ. Тэгээ бурхтын оролцоо байхгүй гэдэг шүү дээ. Нэг тийм ийм ойлголт. Энэ гэрээ гэдэг бол нэг ийм утгатай. Өөрөөр хэлэх юм бол оюу толгой. Оюу толгой нь одоо удирдах зөвлөл хэдэн монгол хүн байна. Тэд монголчуудын, Монгол улсын эрх хэсэг, Монгол улсын үндсэн хуулинд заагдсан тэр зөвлүүдийг байдаг шүү дээ. Тэд мэдэхгүй гэж шүү дээ. Ойлгохгүй гэж шүү дээ. Тэд зөвхөн мөнгөний тоо, өөрсдийн тэр бунтан болох хүслийг магадгүй шунлыг гэдэг юм. Эрх ашгийг гэдэг юм. Нэг ийм гэдэг байна. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй гэж. Тэд ийм гэдгээ мэдэхгүй гэж. Танихгүй гэж. Учир нь тэд ийм байх ёстой гэдэг итгэсэн гэж. Ийм зүйл. Тэгээ эн чи гэрээний тухай гэж. Энэ менежментийн тухай гэж. Хуваарлтын тухай гэж. Араас нь тэгтээ шок гэж байгаа. Хошин гэж байгаа. Гэхдээ эрсдэлт ард түмэн бол монголчууд. Энэ нэг тийм ойлгоход тийм хэцүү байна уу тийм. Бидэнд нүх үлдэнэ гэж тийм. Өөрөө үлдэнэ гэж байгаа. Ингээд болоо. Энэ бол гэрээ. Хараал эцэн гэрээ гэж.